Зоохо. Cheers. Every day I wake up next to you, feel like I'm your coffee. I wanna be with you all day long. Харж байгаа тосон бүр ингээд нийлээд өгч байгаа хэвээр ямар ч тос кофе хоёрын ялгараас үүсэхгүй. Ямар кофег бэ? A few moments later. Яа, кофе дуртай хүмүүс аштад бичлэгээ үзээрэй. Яг одоо сүүлийн үед модонд орж байгаа Nescafe хийх гэж байна. Энэ нь шар тастай кофе байдаг. Шар тас болон цэцгийн тас орсон байгаа шүү за. Тэгэхээр яг ямар төрлийн кофег Nescafe гэдэг байгаа зүгээр шар тастай кофег Nescafe гэдэг юм уу? Яг яаж хийдэг ингэж зөндөө хүн асууж ирсэн бол одоо энэ бичлэгнээс яаж хийдгийг нь хараарай. Аюу амархан. Амар ингээ. Ер нь л орох зүйлүүд нь энэ. Кофе чанагч хийж болно. Миний хувьд мока ботлоо авахаар мока ботор гэж байгаа шүү за. За би кофего чанахтаа мока бот ашигладаг. Кофе чанагчаар хийж болно. Гэхдээ надад байгаа нь мока бот болохоор мока ботол ашиглана да. За энэ мока ботыг болохоор Дискомогоос авч ирсэн. Дискомогоос оролцоогоор 45,000 төгрөгөөс 65,000 төгрөгийн хооронд байдаг санагдаж байна. Ер нь л хөдөө гадаа авч явах гэж л авч ирсэн. За эхлээд усаа юм. Ийм хэмжээний ус ихэд болно. Энийгээ таглахад усандаа хүрэхээргүй байвал болно гэсэн үг. Кофений үрийг ер нь ботлуулахдаа юунд хэрэглэх гэж байгаа вэ гэдгийг нь асуудаг. Тэгэхээр нь мока бот гэж хэлээд ер нь ботлуулцдаг. Юугаар чанах гэж байгаа кофений машинаар уу ямар машинаар вэ гэдгээсээ бас шалтгаалтай юм байлээ. Би энэ кофений үрийг бол Рокос авсан. За. Галаа айл болох зөөлөн дээр тавина. За нэг 3 дээр хэрвээ ихэд халуун дээр огцон тавьчих юм бол кофе нь хамгийн амар хурдан буцлаад тэгээд нэрэгдэхээ байждаг байхгүй юу? Шар тос айл болох дэлгүүрийн шар тос гэхээсээ илүү яг гэрийн шар тосыг илүүл сайн хөдөөнөөс авсан. Тэгээ шар тоснд бол сайн тал даваа талууд бол зөндөө байгаа. За ойролцоогоор цайны хаалбаны 3/2-оор нь гэх юм уу шар тосоо хийхэд болно. Цэцгийн тос үлзээ тэгээд сүү компани цэцгийн тос 2 байдаг. Цэцгийн тос нь ямар даваа талтай вэ гэхээр масл бодох юм бол ингийн маслуудыг бодох юм бол маргарингүй байхгүй юу? Маргарингүй яг байгалийн гаралтай тос. За одоо яг шар тос ч юм болохоор байгалийн гаралтай бидний мэддэг тос байгаа шүү дээ. Тэрнтэй адилхан цэцгийн тос бол байгалийн гаралтай тос. Энэ цэцгийн тосны ямт нь үнэхээр гоё. Тэгэхээр таргалуулна гэж бол айх хэрэггүй. Бараг эсэргээрээ ер нь аль гөрөлцөх хөдөлгөөнийг илүү сайжруулдаг. Цэцгийн тос заваараа дагараа наа чи өстой муухай юм болж шүү гэж хүмүүс айгүй хэлдэг байхгүй. Гэхдээ амт нь бол харьцуулахын аргагүй шал өөрөдөг. Ерөөсөө тийм муухай амттай биш тэгээ тос амтдахгүй. Яагаад тос амтдахгүй гэнэ одоо харуулсан заяа. Ойролцоогоор 2 цайны албаг хийсэн байна одоогоор. За би бол барах цагаар 3 цайны албаг цэцгийн тос хийдэг. За одоо кофеноос түрүүний шар тос цэцгийн тос 2 дээр жоохон хийн. Ийм хад болно. Ягаад жоохон хийж байгаа вэ гэхээр гар миксер. За энэ гар миксерээр тосыг нь кофетойгоо бүр ингээд нийлтэлн тос нь ялгархгүй болтол миксерт гэхтэй. За энэ миксер миний сод зарж исэн ийм артад зардаг. За тэгээд номингийн кенду тэнд зарагддаг. Ойролцоогоор 3500-аас 4500 төгрөгийн хооронд лэд ер нь гадуур. Тэгээ батарейгаар ажилладаг. Эндээ батарейтай. За ингэж жоохон хийгээд миксер тэгэхээр салгиж асахгүй.
харж байгаа тос нь бүр ингээд нийлээд өгч байгаа хэвээр ямар ч тос кофе хоёрын ялгараас үүсэхгүй. За ингээ ямар ч кофе тос хоёрын ялгарл үүсээг өгсөг. Илүү яа өнөр нь бүр амар гоё кремлэг болж байгаа. За үлдсэн кофегаа нэмчихээн. Өөрөө хатуу умаар байна уу, зөөлөн умаар байна уу гэдгээ тааруулаад кофегаа тааруулчих болно. Би бол хатуу уух дуртай. Сэрэ. За кофе маань басан байна. Би яг одоо гэрийнхээ балкон дээр сууж байна. Зоохо. Cheers. Ямар удаан уугаагүй юм бэ? Сая 2 хоног архамаа авчид ирэхдээ кофегаа бүхлээс гэсэн. Одоо энэ харж байгаа. Латте шиг илүү энэ хөөснийх нь амт нь юу шиг юм бэ те? Крем шиг гэх юм уу? Тийм яг крем шиг юм байна. Би крем шиг юм шиг. Гэхдээ ингээд цаанаа ингээд тэрээд авч байгаа юм шиг хотоодыг нэг тийм далайхан мэдэрсүүлдэг. За энэ кофег Nescafe гэдэг. Nescafe манай Нона ах буюу Нона ах гэдэг хүн байдаг. Тэр маань бариста. Манай кофе корнерын кофе шопыг ажилладаг байгаа. За тэгээд хамтны ахын Nescafe-г шар тостой кофе болон шар тос болон цэцгийн тосыг хамтд нь ингээд миксерээр хийгээд тэгээд ууж болт юм байна гэдгийг нээсэн. Тэгээд нээчээд хүмүүс их айгүйг аваад бид нар амар аваад манай офисийнхан бүгдээрээ аваад тэгжсэн чинь нэр өгөхөр болоод тэгснэ яг нийл салаатыг ер нь баяр болгоноор хүмүүс иддэг. Ер нь хаасайгүй л ямар ч хоолны газар орсон нийл салаат байж идэг. Яг тэр шиг тэгвэл ягаад Nescafe гэж нэрлэж болохгүй гэж тэгээд Nescafe-ийн нэрээр Nescafe гэж нэрлсэн байх шүү. Одоо энэ бол миний хамгийн дуртай кофе. За дараа нь манай офис дээр Гамагийнхан байдаг. За тэгээ Гамагийн сэргэлэн маань дараа нь кофений ач тусыг хэлсэн. Ер нь бол байгалийн гаралтай тос бол хүний биед маш сайн. За байгалийн гаралтай тос гэдэгт маань маргаарын агуулаагүй цэцгийн тос орж байгаа. За дээрэс нь шар тос маань ордог. Энэ хоёр тос маань хоёулаа хүний биед маш сайн. Ямар сайн үүрэгтэй вэ гэхээр бидний бие организм ингээд усаар хоолоор тэжээгддэг бол тарих түнтэй адилхан бас тос эрэхтэй байд юм байна. Тосоор тэжээгддэг. Та нар сайн мэдж байгаа бол загсны тос тархин сан гэж ярьдаг та. Тэр маань байгалийн гаралтай тос болохоор бас тэгж ярьдаг бахны гэж сэргэлээсэн. Тэгээд яг энэ хоёр тосыг ингээ бас сэргэлэхээр хүний ходоодны ингээд хам ингээ байж байгаа юм байна л та. Одоо энэ хурууны завсруулчиг ходоод нь ингээ байж хахад энд нь ингээд дархлааны эсүүд боловсруулж идэг. Яг энэ хэсгүүдэд нь дархлааны эсүүд боловсрдог байтал тэнд нь ингээд бидний идж байгаа одоо сайн боловсрдггүй одоо юу байна, гурил байна, төмөс байна. Бидний иддэг зүйлүүд ингээд энд нь ингээд хоригдлагцаар агаад сайн энийга энэ хаваа цэвэрлж чадахгүй ингэж байсаар агаад гидсний хөвлөний тархалт үүсдэг. Дээрэс нь ингээд янз бүрийн харшлууд үүсч эхэлдэг. Яагаад вэ гэхээр энд ингээд багцралтаад олон сар жил байгаад байгаа энэ хоолнууд чинь энд нь дархлааны эс үүсэх нь ингээд хэцүү болоод ирэнгүүт дархлаан бодож эхэлдэг. Янз бүрийн өвчин хайнаад их хүрдэг. Дээрэс нь харшилч гэсэн дархлааны эсүүд нь ингээд харшлыгаа дарах хэрэгтэй байтал харшил хүртэл ингээд амархан итгэвчдэг байна. За тэгэхээр байгалийн гаралтай тос маань ороод өглөө айлгуу явахад кофедо хойлоод ингээд уучгаар ингээд ороод энийг ч сайхан цэвэрлээд ингэхэд илүү бас өөрийн нөлөө үзүүлдэг болохоор хөвчлийн хүмүүс шар тастай цэцгийн тастай кофе уусныхаа дараа хүндэрдэг. Тэгээ хүндрээд гиз өвдөд энэ чинь надад тохирохгүй юм гэдэг эсэргээр бас сайн талтай байхад даваа талтай хань. Өөр би яг мэрэгчлийн хүн биш болохоор бүр илүү сайн даваа тал ч юм уу сул талуудыг сайн хэлж чадахгүй байна. Ямар ч байсан би энэ тавтай гэдгийг бол би эсэргүүцэж чинь. Тэгээд энэ кофег хийж уумаар ах юм бол яг миний зааврын дараа хийж очиад тэгээ амархан усны гастаараа хуваалцаарай за. Тий, ташрамд наанахта баярлалаа. Cheers.